Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас малчтад туслах сайн санааны аяны хүрээнд зуудын байдалтай байгаа Төв аймгийн Алтан булаг, Аргаланд, Баян жаргалан сумдад тусламж хүргэсэн байна. За тэгэхээр малчтад туслах сайн санааны аян Төв аймгийн Аргаланд, Алтан булаг, Баян жаргалан сумуудад үргэлжилж байна. Энэ удаагийн сайн санааны тусламжийг хүргэх онцлог нь бол олон улсын байгууллагуудын тусламж хүрч чадаагүй байгаа сумдуудад хүргэж байгаараа онцлогтой юм аа. Өдөрт одоо цаг тавьж байгаа бас малчтын хувьд бас хүнд асуудал байна гэдэг бас бид үзээд тэгээд Төв аймгийн 27 сумын 15 сум нь зуудын байдалтай, 12 сум нь зудрахуу байна. Эдгээр сумдаас Аргаланд, Алтан булаг, Баян жаргалан сумдын нийт нутгийн 80% нь цасан бүрхүүл тогтож, мал идэж тэжээлгүй болон хоригдолд орох нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал Баян жаргалан сумын тухайд 206 мянга орчим тоо толгой мал үлжиж байна. Гэсэн ч гадны аймаг сумдаас 30 гаруй өрхийн 40 орчим мянган толгой мал отроор орж ирэн өвлжиж байгаа учраас өвс ногоо муудаад байгааг сумын засаг дарга Бямдорж ярьж байлаа. Өнгөрсөн жил өвсний галс муу байсны улмаас одоо сүүлдээ өвсгүй болж сая 1 сарын 15-ны цасан шуурганаас хойш манайд одоо байдал хүндэрч эхлэх байна. Харин Алтан булаг сумын тухайд 607 малчин өрхтэй бөгөөд мал бүхий 63 өрхтэй, 291 мянган орчим тоо толгой малтай. Өвс тэжээлээ хангалттай нөөцлсөн боловч өвлжилт хүндэрч цас хатууран бод мал тамиржиж бэлчээрд гарахааргүй нөхцөл байдал үүсчээ. Улмаар тус сумын 30 гаруй өрх буюу нийт малчин өрхийн 50% нь ойролцоох сумдаараа оторлон өвлжиж байна. Гол одоо хавар одоо хүндэрч байгаа юуны хэрэг одоо өнгөрсөн зам бол одоо өвс ногооны гарц жоохон муу гарсан. Тэрнээс бол жоохон хавардж байгаа хүндэрхэн байгаа. За өвс тэжээлийн нөөцөд бол манай 2650 бодлоо өвс нөөцтэй татаад эндээс одоо 1650-ын одоо малчтаа тараагаад малчтаа хүргээд байна. Аргалан сумын тухайд өнөөдрийн байдлаар цас ханзраагүй учраас малын тарах хүч муудаж эхлээд байгааг нутгийн удирдлагууд болоод малчид хэлж байлаа. Түүнчлэн бэлчээр муудснаас бод мал идэх өвсгөө байнгын тэжээлд оржээ. Улмаар сумын хэмжээнд бод бог нийлсэн 527 мал хоригдоод байна. Сумын хэмжээгээр бол одоо ер нь бол өвлжилт тал хэр газраа бол 15-20 см зузаантай. Хонгорсон газраа бол 40-60 см зузаантай. Мал бол саяны түрүүчийн 14 хоногийн шуурганаар бол зас хөрлөөд мал бол нэг жоохон бэлчээрлэхэд бол нэг хэцүү байна. Ийхүү Төв аймгийн дээрх 3 сум зуудын байдалд ороод байгаа учраас хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас тусламжийг хүргэсэн юм. Эдгээр тусламжийг хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн сайдын санаачлагаар хэрэгжиж байгаа бөгөөд 100 гаруй аж ахуй нэгт 80 иргэний нийтдээ 300 сая төгрөгийн өвс тэжээл ахуйн хэрэглэл багтаж байгаа юм. Улмаар сумбурт 10 тонн тэжээл ахуйн хэрэгслүүдийг өглөө. 10 орчим аймгийн 28 суманд бид өхөн нэг суманд дунджаар 10 орчим тонн хэвийг тэгээд бас манай иргэдийн аж ахуй нэгжүүдийн цуглуулсан эд материалын тусламжийг хүргэж байгаадаа тунх баяртай байна. Тэгээд сайн сэтгэлтэй хүмүүсийн сэтгэл шингэсэн итгэлийг одоо бас өөрлөж ирсэн ийм одоо тусламжийг бид нар ингээд тарааж хүртээж явж байгаа юм. Ер нь бол малчтаа гэсэн энэ сэтгэлний байж байгаа цаана энэ сайн санаа энэ цуглуулсан бүтээгдэхүүнүүд 10 аймгийн 26 сумд одоо хүргэж байна. Тэгээд одоо тал дэшээ гарсан яамны төлөвлөгөөд явж байгаа. Тэгээд сайн санаа энэ бол одоо цаашдаа үргэлжлэж байгаа. Тэгээд цагаан сарын дараа бол тэгээд бас сахиад дараагийн одоо энэ тусламжийн бараа хүргэх ажлыг зохион байгуулнаа. Өвлжилт хүндэрсэн аймаг сумдын нийт малчин өрхийн 50% дотроор өвлжиж байна. Харин орон нутагтаа үлдсэн малчид тарга твээр муу малаа бэлчээрд гаргалгүй гаднаа тэжээж өвлийг давж байгаагаа хэлж байсан юм. Манайх ноёдны жил хоёрын юунда цас үйлээ орчихсон. Төвийнхөндөө бол одоо өхөр мал бол одоо гадуур гарахад бас жоохон хүндрэлтэй. Нэг хэцүү хөл байна. Хөл гарын золгороод хэд жоохон хомсдоод энэ гадаана хэд өхөртэй юм. Тэгээ явуулдаггүй юм. Дандаа гадаанаа тийчээгээд. Мал жоохон өвс тэжээл байхгүй. Цас ихтэй болохоор тэгээд бас адуу мал оторч яваад ирээд их муу цогом их муу. 1 сарын 15-наас хойш ер нь өвлжилт өндрөөд манай энд ургас муутай энэ зүүн. За ерөнхийдөө 2-3 жил гайгүй хэсэггүй энэ жил л онцсон хүнд байна.
Малчдын өөрсдийн бэлтгэсэн өвсний тэжээл дуусч байгааг тэд хэлж байсан. Тиймээс аймаг сумдын нөөцөнд байсан өвс тэжээлийг сум багийн цасны хэмжээ зодын байдлаас харгалзан үзэж малчдад хуваарлаж эхэлсэн байна.